би юм урт хумс хэлэхээр миний хуруу улам урт харагдаад. Гоё шүү. Амар урт том харагдаад байдаг шүү. Гоё шүү. Хараггүй хуруу маань урт учраас юу яадаг юм бэлээ. Тийм ээ. Урт аюу димээ тийм. Манусыг богино юм болохоор тийм л гоё байхгүй. Зүгээр ингээл гараараа ингээл байгаа юм чи. Зүгээр бүрээрээ суучих юм. Нуунаас тэ. Яна. Үгүй гихизүү тийм гихизүү. Тэнгүүд зүгээр ингээд лайклал орхилоо. Өдрийн минь, орой минь, өглөөний минь. Бүгднгэр минь. Энэ цаг үеийн минь. Би сонсож байгаа цаг үеийн минь хөргий. Юу яа entertainment-ийн хөвөн чихэр нэвтрүүлгийн ээлж дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэрийн талаа дааш тийм чинь тий. За нэвтрүүлгээр ер нь бол охтын яриа буюу хоб бацчаа шүү тий. Хоб бацчаа тэгээ гоо чөлөөт цагаа ингээл юуны цай уугаа сууж явахтаа ч юм уу хоолойдээ сууж явахтаа бидний яриаг сонсоод тэгээ нэгт хоёрдоод ирэхэд ирчүүд маань сонсоод авбал бүсгүүчүүдтэйгээ ойлголцоход дөхөн байх болов гэдэг үүднээс яа тэгэхээр бид гурав чи юм насны төлөөллийн эмэгтэй хүмүүс байгаа. За жишээ нь одоо би 40-од насны эмэгтэй хүмүүсийг төлөөлж юм тийм ээ. Цээг бол одоо 30 нэмэх насны болцсон байж төгөө. За тасгуулганд одоо 30 хүрэх гэж байгаа тийм. Тэгээ он гараад 3 сарын дараа хүрнэ. Гэтэ бас болоог байгаа байхгүй тийм. 20-од насны бүсгийн төлөөлөл буюу эмэгтэй хүмүүс яг юу боддгийг, яавал гоё гэдгийг, эрчүүдийн талаар юу гэж боддгийг бэ гэдэг талаар ярилцж байгаа. Өнөөдөр гурлаа ямар сэдвээр ярилцах вэ гэхээр эрчүүд ойлгохгүй заяа. Бид нар юус ойлгохгүй. Ямар тэнийг юм, ямар балан юм дээр одоо ингээд баярлаад идэв тий, хөөрөөд идэв. Жишээ нь мөнгөө шал димээ ингээд эрчүүдийн нүдээр шал димээ харагддаг. Юмд яах гэж үрээд идэг юм бэ? Яах гэж нүрээ будаад идэг юм? Яах гэж чадахгүй юм байж өсгийдээ готл өмсөөд идэг юм бэ гэдгээ тайлбарлана. Тэгээд тэрэн дээрээсээ бидний эргүүлээд ирчүүдээс нүрээ будчихад гоё байна гэж хэлүүлэх гээд идэг тий. Хумс буцныг анзаардгүй юм байлээ шүү дээ. Тэгээ будуулчаад гоё байна гэж магтуулах гээд идэг. Энэ жоохон магтаад өгч гэж яах вэ гэдэг сэдвээр ярилцсан нэ. За манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч түншээр Канадын алдарт Jameson витамины брэнд хамтарч ажиллаж байгаа. За тэгээд Jameson витамин дундаа эмэгтэйчүүдийн одоо фолиум хүчилтэй. За тэгээд омега, тэгээд эрчүүдэд зориулсан тестостероныг ингээд дэмжих юм бүтээгдэхүүнүүд хамтарч ажиллаж байгаа. Та өөрт ойрхон эмийн сангаас худалдаж авах боломжтой. Мөн Монголын Мемиксийн City Farm эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа. Тэгээ утасны дугаар нь манай нэвтрүүлгийн дээр тайлбар хэсгээр байгаа учраас залгаад мэдээлэл аваарай. Jameson гэд виски биш, Jameson гэд ийм витамины брэнд байгаа шүү. Манай сонсогч үзэгчд маань бас биднийг дэмжиж тэ энэ бүр витаминаа бас сонсоор байгаа да авч явж байгаа хүмүүс зөндөө байлээ. Тэг бид нар ч гэсэн бас давхар энэ витаминуудаа хэрэглээд явдгаа. За тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Канадын алдарт Jameson брэнд витамины брэнд хамтарч ажиллаа. Баярлаа. Таны хөдөлгөөний хүч, таны бүтээлийн эхлэл, таны өдөр тутмын амар амгалан, өдөр бүрийн эрч хүч, саруул ухааны их үүсвэр, Канадын чанар Jameson Omega. За тэгэхээр хамгийн эхлээд заяа. Эмэгтэй хүн юунд мөнгө өрдөг вэ гэдэг талаас яриад байгаа. Хамгийн их мөнгө зарцуулдаг. Гэтэ ирчүүд ойлгодог нэг юм байдаг шүү дээ. Энийгээр одоо яг яах гээд байгаа юм бол гимээр юм гэрээр дүрэн байгаа шүү. Зээгээс эхлэв. Юунд хамгийн их мөнгө өрж ий тийм үү? Тэндээс юу аваад байгаа гол нь? Мэдгүй. Надад хамгийн сүүлд айгүй хэрэг болж байгаа нь миний хөл нөгөө амар дараад идэг байхгүй юу? Тэгээ сая Темка 1-2 хоног хөдөө явлаа л да. Тэгээ ингээ ганцаараа унтгсан хөл дараад нөгөө Темкагийн хөлөнд ингээ хөлөө нааж унцаараа бүр сурцаа. Тэгээ унтж чадахгүй байхгүй юу? Ихээр хатсан шаарав. Тийм. Энэний шалчгар миний шалчгар ажилхий. Адилхан шалчгар байлуугаа бай. Тэгээд юу тэрийг нөгөө нэг мэддэг болохоор ер нь цус багталттай болохоор тэмүгээс нөгөө юу авсан юм. Тэгээ хөлөө ингээ хийгээ суучдаг. Тэгээ тогон залгаад хөл бүлээ зүлдэг. Бүгшнаас. Арай шүү бас. Тэрийгээ чи хөлжилтээ авч ороод унтахгүй л эцтэй. Үгүй. Тэр чи орой ингээ кино мэнэ үзээ сууж байгаа хөл дараад амар тухгуудаад идэг байхгүй юу? Тэгээ хөл даарснаас болоод миний бөөр өвдчихдэг. Хамгийн лайтай тэр. Тийм. Тэгээд одоо жишээлбэл тиймэрхүү юмд юм өнгөржээ. За тэмүгээс өөр сүлд юу авсан ингээ гэсэн чи нөгөө нэг юм зиптэй ууд авлаа. Тэрнээ ингээ ахгүй юм байх нь шүү. Тийм. Та нарт ингээ нэг юм самар мамархан хийж авчирж ийн эзгийнхэн хийж авчирж ийн те. Хийж ийн даа. Тийм. Ер нь тэмүүд л амар их мөнгө өрж ийн үү? Окей, одоо тэр дундаас чинь заяа. За. Окей, тэмээс байхад ахуй хэрэглээ нэг ч мөнгө янз бүр юм авчлаа шүү дээ. Тэр дундаас чинь авсан юмд чи ойлгоод байгаа. Темко ойлгохгүй юм. Энэ юу юм бэ гэд. Энд яагаад мөнгө зарсан бэ гэмээр юм бэ нөө?
зөндөл байгаа л. Харин тэрийг л асуугаад эргэтэйг ойлгохгүй. Гэтэ чамд хэрэгтэй юм юу яа? Нөгөө нэг юу пүүд дотор нөгөө пүүзнүүдээ хийж ягаад нэг угаачдаг угаалгаа биш юм. Тэр чи хэрэгтэй шүү дээ. Тэр чи хэрэгтэй шүү дээ. Тиймгүй болохоор зүгээр ингээд угаалгаа биш рүү хийж хэрэг чи хийгээд угаачих юм. Ягаад ингээд англиэр тэр чи ингээд хэлбэрийг нь алдагдуулахгүй тул гадуур Би амар гэж ууданд хийж байгаа шүү дээ. Тийм ууд хүртэл захиалж байгаа байхгүй юу? Тэгээд нүүрний будагнуу захиалж байгаа. За өөр чинь юу байлаа? Тэгээ ер нь дандаа ихэвчлэн ахуун юмнууд л юу тийм ав тийм ээ. Тэгээд тэгж л нэг амс гон те тэгээд нэг дотроо 5 шигтэй дүрсийг мөрсийг хийж авч байгаа шүү дээ. Би тэмүүгээс нэг юм үсэн дээр ингэж наадаг од наадаг нэг юм. Тийм хавчаар 6439 төгрөг. Тагсаа. Зүгээр авъя гэж бодоолаа. Гэх хэмэтчлэн нэг Хэрэг хэрэгтэй тэрийг зүгээр нааж л үзмээр байгаа тийм шүү дээ. Тэгтээ хэрэгтэй ойлгохгүй шүү дээ. Ойлгохгүй. Одоо юу ч гачаамс ингээд тийдэг те. За. Тийм бол одоо миний тэр нэг хүл хийж дулаацуулдаг юмыг бол маш их гадуурхаж байна. Тэгэхгүй яг маш их хэрэг болж байгаа. Надад хэрэг болдгоо махад манай ээжид хэрэг болж байгаа. Гадуурхаж байна. Өөрөө ирчихээр гадуур харах бол нүд хосоод чи би дулаацуулдаг хүлийг чи юм уу дулаацуулна гинэ. Надаа болохоор мэдгүй тэр уруулын бодог олон байхаар л ойлгодгүй юм санагддаг шүү дээ. Гэхдээ тийм олон тий нэг ягаанаас тий эн чинь 3 өөр ягаа байгаа. Тийм шүү дээ. Тэгээ 3 өөр болбор шар 3 өөр бор байгаа байхгүй тий. Тэрийг ерөөсөй ойлгодгүй юм санагддаг шүү дээ. Би ажил нь уруул өнгөлөгчний хоббитой хийх үү. Тэгээ ойр жоох мөнгө төгрөмөтэй авчдаггүй л байгаа тэр л та. Тэгээд сонсон үзье. Тэгж үү. Өөрөө сонсчихэл тийм мөнгө байхгүй гэж. Гэхдээ тэр чи ингээд эрэгтэй хүн байтугай бүр ээж ойлгодгүй юм биш шүү дээ. Би ингээд нэг өдөр нэг хамаг цөхнүүдээ ингээд яхаа угаа гээл цөхнүүдийн булангаас нэг өнгөлөгч нэг уруулын будаг гэж ингээд гарч ирээд байдаг шүү дээ. Тэгээ ингээд харсан чи бүр ингээд пенал дүр амар олон шиг уруулын будагтай болсон. Тэгээ ээж хүртэл чи н олон уруулын будагаар яа тийм гэдэг. Тэр эрэгтэй харахгүй бах уу? Энд бас нэг залуу малуу те бас нэг сонирхол юм яваад нь штэ. Манай ээжтэй амар их новш цуглалдаг штэ. Тийм үү. Тэгээ тэр новшнууд маш цэгцтэй гэдэг. Би тэгэж би ээжийн тэр новшнуудаас болж юм хаях сонь хоббит болсон штэ. Миний нэг тэнэг хобби гэдэг байхгүй. Ийм хогийн самтар таарахгүй уут хийгээд яг тэр дотор нэг хог хийгээд ингэж бадж хайдаг. Тийм хоббит амар жоохон гажилтай. Тийм ээжийн тэр новшнууд ингэж аав ойлгоод үзээ. Эхээ бас дахиад нэг юм чирээд аваад ирлээ гэл онлайн шопоос нэг юм ороод ирнэ. Тэгмүүд ээж бүр энэ юусе зураг шиг биш юм буцаалаа гэж лөөстэй аав. Яах гэж авсан? Хэрэггүй штэ. Харин тийм ээ. Тэгэл мэдгүй онлайн шопоос л ер нь амар их сонь юм зөндөө ана. Одоо жишээлбэл би нэг юм дотроо жимстэй овьяас авчихсан байгаа. Дотроо жимстэй овьяас авчихсан. Тэрийг сүүнд хийгээд өглөө өстө гарахтаа жоохон бас иддэг баатар болсон чи дотроос нэг ширхийг өгөндөө задлж өгөөл тэгэл ерөөсөө идэггүй. Тэгэл манай хөрөгчөнд байж л яг тэгдэ. Одоо тэгээ чиний хамгийн их мөнгө үрдэг юм чи уруулын будаг болж хараад байна уу? Уруул өнгөлөгч штэ. Тэр хүн ойлгохгүй тий. Тэрийг бол яг хизээ хэрэглэнд амар их мөнгө үрдэг юм билээ бодоодсэн чинь. Тэр бол гоё штэ. Дотор үцэг. Гэтэ ойлгож байгаа штэ. Тий. Сая нөгөө нэг урагшаага нэг явчаад ирсэн штэ битээр чинь тэгсэн чинь Монгол мөнгөөр бараг 300-аад мянган төгрөгөөр нэг клевч дүрсийг нэг ойр зур юм цуглуулсан байлээ. Тэгээд тэр чинь бас тэрнээс өмнө тэмүүмээр амар хурж байгаа штэ. Тэгээд зүгээр л ингээл нэг хідэн хэлж юм байх юм яагаад тийм олон байлгаад идэв ингээд ойлгодгүй юм бэлээ. Олон бай. Гэтэ тэгээд хамгийн гол нь олон байгаа хэрнээ олонгийнхаа хэрээр өмсдөггүй маа бас. Би бол тэр ингээд түмэн дундаасаа нэг тийм тухтайгаа барьж авч яваад идэв юм аа. Тэр би л надад энэ юм сонир санагдаад шүү дээ. Одоо ингээд тэр эрэгтэй хүндээ найзлуудаа нөхөртөө зориулж дотор хүсэг өмсөж байгаа шүү дээ. Тэгээд харуулах гад амар гоё ингээд ямар гоё харагдаж байна гэж хэлүүлэх гэж юм тий. Тэрийг ингэж харахгүйгээр шууд тайлаад байдаг юм биш. Ойлгодгүй харахгүй те газ ингээд тайлаад ингээд тэр ингээд байж юмар байгаа байхгүй левчтэйг ингээд байж юмар байгаа байхгүй те тэнгүүд ингээд газ ингээд тайлаад айгуу сурц мурцтай ингээд тайлаад. Харин тэр хичээх хэрэг байхгүй гоё магтаад өгөх хэрэгтэй байхгүй те ямар гоё ингээд ямар гоё харагдаж байна. Магтаага дараа тайлахгүй те. Гэхдээ тэр чинь амар нөлөөлт юм билий. Би нөлөөлдөг гэдэг юм бүр яг баталсан шүү дээ. Нөгөө юуны өглөө сая наадмын сурвалжланд явах гээд өглөө ингээд тосоол дээл мэлээ өмсгөл тэгэл дээл юм чинь ингээд мэдээж нөгөө нэг дотоороо мэрэж энэ төр өмссөн дараалал
өдөр өнгөрсөн байвал гоё гэж бодоод даруулгаа зүгэл тэгэл дээгүүр 8 гоё даруулга зүгхэр хүүх угаасаа ингэ дээш ингэ хөп гэд ингэ босоод ирдэг штэ. Босолт явагддаг босоо доороос нь ингээд сайхан дэмээд байгаа. Тэгээ ингэ босоод ирдэг штэ тий. Тэгээ ингээд хар өнгийн мэрэж тэрний гадуур ингээд хар торон ийм левч өмсөд тэгээд ингээд дотор хуцаа өмсөд ингэ байжсэн чи бүр ингээд өглөө 6 цагт очиж би нүрээ бодуулаад хүсний ханслуулаад заяа. Тэгээд ингээд дээлээ өмсөд бэлэн болсон байгаа байхгүй. Тэгсэн чи шууд миний хуцад тайлцсан. Бодоогоор нэргүүлсэн үү? Тий. Тэгээд миний нөгөө нэг будаг нэг жоох энэ тэнд ингээ сонин болоод нөгөө засаас өсмөс чи амар сонин болж болоод тэгэхээр жахаас ихсэж хэлээ жоохоос. Тэгэхээр яг тийм босч ирээлээ. Яг тийм чухал үед бол тийм гой дотор хуцгээрээс харуулж болохгүй мөлий. Тэр чинь ингээ бэлдээд ч юм уу ингүүл гоё юм шүү. Гэтэ ирчүүдэд яг ингээ нөгөө зорж очоод хардаа гэвэл ингээ хардаг. Тий. Одоо энийг хардаа гэд ингээд тэгэхгүйгээр нөгөө нэг тийм орчин бүрдүүлэх кайл ормонд тиймтэй бэл үнэхээр харахгүй шүү тайл. Гэтэ хараа нэг тийм Амар санаа яа тийм мэдрэмжгүй байт юм баа. Гоё гэж юус хэлдэг шүү дээ. эхлээд би бол тэр тайлахаасаа өмнө эхлээд жоохон магтаад тайлах болно тий. Эсвэл тэр левчийг өгөн тайлахгүй байвал гоё ихгүй юу? Тэгээс бүгдийн тайлбар. Ядаж нэг мөр ч юм уу тий ингээд Ингээд балаа тий. Наа чи кино. харин би яриж байгаа кино шиг Энэ амар романтик дэсэн үү? амар романтик Чи кино баг үзэлтэй. Бодит амьдрал дээр юу гэж хүү ингээд энэ чинь тий. Бүгдийн тайлгаад духгүй өргөнө үсттэй. Тайлч идгээл тийш. Минийхөө бодит амьдрал дээр бөө. Гэхдээ тэр чинь ингээл нэг тийм гоё ингээл тий кино минор шиг ингээл хөл мөлн дээр сав гэж байгаа. Өсгийтэй гутал моталтай тий. Тэгээ өсгийтэй гутлаж тайлах хэрэггүй байхгүй юу? Өгнө. Уулан тий. Тий. Тэгвэл хаа тэр ч хамгийн түрүүнд тайлж шидэж чинь л тий. Тий хар өсгийтэй гутал улаан ултай хар өсгийтэй Тий гутал. тий тий. Тэгээд нэг юм жүлгээ мүлгээтэй дээ. Тий уун тэгээд байж байл аягүй зүгээр байхгүй юу? Гэтэ бүр наад чи ер нь л эмгтээчүүдийн амьдрал үсрээл нэг хэд за үсрээл нэг 10 удаа л тохиолддог баг тий. Мэдхгүй би Тэрнээс цаашаа тэгээд гүйж магадгүй. тийм тэгэл тэрнээс цаашаагаа бол тэгэл ер нь яг ингээд гэр бүл болоод тогтоод ирэх юм бол те ер нь тэгээд нэг тийм жүлгээ өмсгөө болоод өсгөөдөө гутлан намхан болж болоо те хаяал нэг өмсдөг болж болоод эсвэл тэгээд бүр ингээд дотор хувцсан зүгээр л нэг юм медив дээхэн болж болоод хаамун болж болоод те тэг тийм шиг л шүү. Өвн тэр үед нь эрэгтэй хүмүүс нь гой дотор хувцас авч өгөө те миний харин нэг ингээ тэрийг ойлгодог бол тэр хэлцээ те би ингээ би муухай болсон инээ тэр юм зүгээрээ те ингээд миний гоё хараг ямар ч тохиолдол гоё харагдана яадын зай төрөөл үсттэй ингээд жоохон таргалалаас хамаагүй штэ гээд гоё дотор хувцас аваад өгвөл эмэгтэйний сэтгэл санаа амар юм шүү. Гэтэ тэр чи яг эрэгтэй хүний сонирхдгүйгээсээ шалтгаалт юм билэ. Одоо бид тэр нөгөөс авард явж байгаад ингээд нэг томчуудын дэлгүүр байна гэхээр за орж үзье гэхгүй юу. За тэгээ орж үзлээ. Тэгсэн чи ингээд эхний ийм хоёр өрөө байхгүй ингээд дамж ордог. За эхний нэг өрөөнд нь болохоор зүгээр л ингээд нэг томчуудын хуцсны дэлгүүр зардаг нөгөө жүлгэн мүлгийн задгаа хуцууд байж тээ. Тэдрийг бүр ингээд зөндөө ол өрөө тавьчихсан заяа. Тэгээ цаашаага ингээд нэг ийм даавууз хөж ороод нэг булан руу орохоор ингээд яг нарийн нанд юм байдаг заяа. За тэгээд тэр өрөөрөө нь орчоод ингээд наашаа гарч ирэхтэй үгүй бас би чи сүүлд ийм их хуц өмсөг амар утсан юм байна. Нэг ийм хуцас авдсан билүү гэд би хайр нэг хуц өмсчихүүгээд асуусан байхгүй. Чамд өөрт чинь гоё идэм үгээ тийнэ. Тэгэхээр үгүй надад ч нэг гоё байдгүй л дээ. Чамд гоё харагддаг л та гэсэн чи надад ийм хуцных гоё байдаггүй шүү дээ гэд хийж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чи яг нөгөө нэг дуртай дурггүй сонирхтойгөөсөө шалтгаалах юм шүү. Нэг бол нөгөө нэг тухайн нөгөө нөхцөл байдалтай тохиролдог бах тий. Одоо Валентин байлаа гэж бодъё л доо. Яг одоо нөгөө нэг гоё юм өрөө засцсан тий. Яг хоёулахнаа байх орчин тийм хувцастай байж бол гоё харагддаг бах. Магадгүй тутамдаа ч юм гэртээ төлөөс өнгөдөл бах. Би ер нь тиймэрхүү хувцастай л явж юм санагдаад байна. Тий. Би ер нь тиймэрхүү хувцанд өөрөө ч дуртай. Тэгээд нэг тийм өдөр болгонд баг төрцөн байсан, төрөөгүй байсан, жирэмсэн байсан ч хамаагүй нэг тиймэрхүү тийм амир сэтгэл хөдлөгсөн юмд айгуу дуртай. Амар улаан торон тийм үдтэй нөгөө нэг юм хасаад балаад өмсөөл. Тэгээд тэр хасаадаа ингээл тайлал мөрнөөсөө болтлаа ингээл шалан дээр хайсан чи цаанаас нь амар хувцас гарч ирж ирээ. Саран гэх тэр гэрт байна уу, гэр хороололт байна уу нэрээ хамаач байхгүй. Тийм амар дэвэн сэтгэлтэй ирчүүд хэр олон бэ л гэдэг байна шүү дээ. Манай ихтэй үед бол тэр чи айгүй бол нэг ингээл ядраал ажтаас орж ирэхэд нэг күгийг бол улаатлаа гэсэн. Хош нэг үсэж өглөө гэл ингээд баг. Ууралахгүй зүгээр цайхан ихлэ хоолгоч. Харин би тийм амар цоцгүй хажууд суучдаг гэдэг. Улаалаад Улаалаад. би чи нүднээс ингээд ингүүл. Зүгээр. Миний архилаад хоолой цай авахгүй гэлээ. Гэтэ нөгөө анханасаа ийм байжгаад иймэрэ байх юм бол гоё заяа. Тэгэхгүй анханасаа ийм байжгаад Огцон
улаан халаад гарч ирдэг. Анхнаас юм улаан байжснаа гин гинтэн зүгээр юм гэрийн ноос халаад руу оронгуудаа тэгээ гэрийн ноос халаатай нэг 2 3 жил явангуудаа гинт улаан болохоор бос жоохон сэтгэл тамир сэвтэй юм шүү. Цаа нохор аимс бэвс өвдгөөч өсөжсэн гэхэд улаан цай буусан дараад байна дараа. улаан тортойгоо дараа сууж байгаа юм дараа жижигчэрцтэй гоё яригдж байл болоо. Тэгээ тараа нэг иймэрхүү миний энэ дэврүү имийг ойлгохгүй хүнтэй байвал өстө чадахгүй юм. Яга чамаг гол нь ингээд асаадаг буюу байнга урам өгдөг юм уу гэх таахгүй. Одоо жишээ нь хуруу өмсө бодуулсан гэсэн чи ингээд хаялж харуулдаг өстэй. Тэр чи хараад ядаж хүн ойлгох хэрэгтэй таахгүй. Ойлгож ирсэн ямар гоё юм. Тэргүй ойлгоогүй ч ирнэ. Ямар гоё юм гэж хэлгээс дорчод байгаа байхгүй тий. Тэгсэн бохгүй. Тэгэхгүй л бол ингээд ингэчдэг байхгүй. Харин тийм. Будалж гоё гэсэн. Ямар гоё муужгаа зурулсан. Тэгвэл хэрвээ хингүү надаа ямар гоё болчихж байгаа байхгүй юу? Нэг хүн тэгсэн байна. Энэ ажил дээр л авдаг гэж хэлсэн байхгүй дээ. Муужгааг нь харсан байна. Үгүй тэр нэг мэдрэмж нэг байдаг юм арчууд тийм яс хаврын. Тийм. Тэгээ ингээд нөгөө сормоос моромсээсэн. Тэгээ дээрээс нь тийм тухайн өдрийн өмссөн хувцас нүүр будалтыг ингээд нэг тийм. Хөө ямар гоё гэдэг нэг тийм анзаардаг гэж үүдэг. Тийм. Өмнөхөөс нэг арай өөр бодсон байгааг анзаардаг тий. Нэг хувцас нэг донжин олоод нэг өөртөө цогцсон байгаа ингээ анзаардаг. Гоё штий. Нэг бол надад нэг ирчүүдийн нэг юм байна мэдээ. Нүрээ будаж бай. Гадуур явахад ингээ дандаа будаж байгаарай. Энэ юм гоё санагддаг шүү. Тийм ингээ. Эмхтэн нөгөө нүрээ чинь эрэгтэй хүнд таалагдах гэж бодоод байгаа юм бихгүй юу? Тий. Нэг ямар нэгэн годамжаар явж байхдаа эрэгтэй хүн над руу эргэж хараасаа гэсэндээ буддаг байхгүй юу? Яс юм дээр. А нэг мас ирчүүдийн хувьд болохоор хиндээ сайхан харагдах гэж бодоод байдаг юм бэ. Би чиний бодоггүй төрхөнд дуртай гэдэг юм яриаддаг байхгүй юу? Тий. Мэдээж гэртээ ч юм уу бодоггүй байхад гоё л доо тий. Тэгтэл гадуур ингээд эмхтэй хүмүүс явахтаа яг нүрэ бодохта одоо чинь чи юу мэдэртий нүрэ бодчихад явах бодаагүй явахта юу мэдэртий ихтэй хэлдэг шүү дээ ядаж батганыхаа сорим морь нууц мууцсан тий тэгэл нөгөө батганы сорим морьтой явж хүн амт яг тэрлүү хараад байгаа юм санагдаад айгүй юу шүү дээ тэгж л бодож байгаа шүү дээ тий нэс тэр залууд гоё ярддаг тэр хүүхэнд гоё ярддаг гэж бодохгүй өөрөө өөртөө тухтаал явж байгаа тий арай нэг жоохон дээрдүүлсэн мэдрэмжтэй жоохон дээрдүүлсэн мэдрэмж бодоггүй явах бодогтой хоёр өөр тийм шал өөр. Тэгээд темп ингэдэг байсан шүү дээ. Нөгөө нэг эфирт ингээд хууч суудаг бач ингээд бид нар чи сормос мормос наагаал тэгээ уруулаа ингээд хүрээлж мөрөөлээ тэгэл хамраа амар өндөрч мөндөрлөл ер нь ингээд нөгөө хурц гэрэл суудаг болохоор амар тод боддог байсан шүү дээ. Тэгээ тэрийг тим дөрхтөө намайг харахаар айгаад иддэг байсан шүү дээ. Чамаас айгаад иддэг. Хүчрхээ харагддаг байсан гэж юу? Амар хоолын харагддаг байсан гэсэн. За энэчтэй энэ хүүхэн ч намайг тоохгүй дээ гэж гэх юм. Тий ер нь нэг тийм амар айштай ч юм шиг нэг тийм амар бие даасан ч юм шиг муухай одоо нэг тийм ер нь л нэг тийм сэтгэлт нь ерөөсөө ойр бууж ирдэг байсан гэсэн. Хитрхийг бодчихаар. Намайг өсгөдө гутал өмсөд ингээд нүур амаа бодоо явах намайг дагуулж явах аягүй дуртайсэн шүү дээ. Тийм нэг юм ингээд л өхмөг гарцсан байвал тий нэмний арай амар гоё юм ихтэй миний ихнэр ийм гэж тий надад болохоор тэр нь таалагддаг байсан байхгүй. Би ямар ч тохиолдолд нэг тийм зүгээр л дээ өөртөө тухтай тэр хүнд гоё харах хажууд нь дээ нэг юм хүүхэлтэй шиг явах биш өөртөө тухтай би тэгэл ингээл нялцаас гуйлах шиг явмаар байгаа байхгүй юу яг хийцүү өнгө танарч хүний хажууд тухтай байх гэдэг юм уу тий хайртай тий тэр хүн надад үнэхээр хайртай энэ хүн тий намайг ингээ хүндэлдэг байгаагаар нь байлгадаг гэдэг юм чинь би өөрөө мэдэрч явах хэрэгтэй байхгүй. Тэгжиж би за өсгөдөө гутал өмсөд гоё ганган явна уу эсвэл зүгээр ингээл гэр өвцтэйгээ явна уу гэдэг надад хамаагүй болж байгаа байхгүй. Таны хөдөлгөөний хүч. Таны бүтээлийн эхлэл. Таны өдөр тутмын амар амгалан өдөр бүрийн эрч хүч саруул ухааны их үүсвэр Канадын чанар Jameson Omega. Гэтэл тэр хүний хувьд болохоор чамайг дандаа гоё байлгах гэж чамаар гангарах гэдэг. Тий гангарах гэдэг байгаа байхгүй. Үгүй яг гангар гэж хэлдэг байсан юм эсвэл зүгээр ингээд чи гангалчингууд гоё юм гэж хэлдэг байсан юм. Энд чи ялгаатай шүү дээ. Яг байнгын гоё юу гэдэг байгаа юм уу? бол яг анхны яг тэр ингээд би ингээд чамаа ингээд хажууд дагуулж явах чи амар гоё юм гэж байгаа. Би тэгээд яг тэр хүнд надад амар имзгэлсэн юм аа. Тэг би чи тэр жоохон буруугаар ойлгох чинь байж. Жоохон буруугаар ойлгосон уу? Би ч нэг имзэг штэ. Имзэглээ тий. Гэтэ бид нар ч гэсэндээ яг ингээл ойр зүрийн харилцаа ярианда гадуур явахад тест амар гоё дагуулж явахад гоё залуу малуу гэл ярьдаг үстэй тий. Тий. Одоо жишээлбэл аргу маргу нэгстэй айгу гоё өндөр биетэй гоё хангар мангар гэл ярьдаг штэ. Гүний тэр төвшигтэй дагуулад явахад нүур бартам
болцсон байхгүй. Хоёлаа эсвэл шал эсрэг төрлийн эмэгтэй байхгүй юу? Харин тийм би ч өстэй амар хүчтэй харагддаг мөртлөө амар хүчгүй юм шүү дээ. Амар юм эмзэг юм. Жоо нэг үгэндээ л миний шууд ингээл хамаг өдрийн юм ингээд нурчдаг. Гэтэ гол нь тэр үгнийхээ өөрөө яаж ойлгож байгаа вэ гэдгээс шалтгаалаад байгаа байхгүй юу? Тэр хүн яаж хэлж байгаа, чиний яаж хүлээж авч байгаа юм бас өөр байх гэдэг шүү дээ. ер нь яаж ойлгохыг За тэгвэл ингээл да. За тэгвэл хажууд дагуулж явахад гоё эмэгтэй үл чи юу гэж болох вэ? надад гой санагдав. Гой санагдана. Гой санагдаж байна. Би надад барах чинь гэж та юу гэж болох вэ? Тий хажууд одоо тухайн орчин нөхцлөөсөө болно л доо. Мэдээч хэрэг тэр чинь Зүгээр л нэг хэлсэн гэр бүлийн хоёр байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр хаашаа явах гэж байгаа вэ гэдгээсээ болно. Жишээ нь одоо бид тэр гараад нэг махнагоогоо цуглуулах гэж байгаа бол намайг өсөөдөө готлон өмсөө нүрэ бодгол амар утгагүй байхгүй Тийм ээ. Үгүй тэгэж ихтэй шаардаагүй үстэй. Үгүй харин тэгээ тэрээс бол зүгээр л миний харин гоё хажуудаа дагуулж явах гоё. Надад гоё. Надад амар баг гоё тийм байхгүй юу? би илүү л гоё яхих гэж. Би тэгээд би бол шууд тэгж ойлгосон байхгүй. Би тэгээд өөр ингээд энээсээ дордуулчвал яах бол гэж шууд ингээд бодоо. Улаа ер нь жоо айгаад исэн юм шүү харилцаанаасаа. тийм би ер нь итгэлгүй байсан юм шүү. амар итгэлгүй л байсан. Би энэс ингээ муухай олчдын хүн голчондоо гэдэг юм яваад ин тий. Яа харилцаанд итгэлгүй хүмүүс гэхдээ амар хэцүү дээ. Хэцүү. Амар хэцүү. Яаж болохгүй нэ гэж зүгээр амар хэцүү байхгүй. Өөрийгөө голох мэдрэмж чинь тэндээс үүсэж байгаа. Тэнгүүдээ тэндээсээ нөгөө хардталт ч үүсэж эхэлдэг. Хийх хар гэдэг юм чи үүсчихлээ. Өөрийгөө голсноос болоод хийх ядаж эхэлнэ. Гэтэл чамайг гаднаас ч харахаар үнэхээр гоё штэ мэг. Одоо тутах юм байхгүй тий. Би байна, царай байна, яриа өөрөө байна. Ийм хэрнээ чи тэр хүнийг шал тимий өөрийгөө голсноос болоод шал тимийгээр тэр хүнийг химлээд тамалчнаа л гэсэн үг байхгүй. Харин яг ингээд химлүүлж байгаа хүнд амар хэцүү Хэцүү штэ. Амар хэцүү гэдэг. Гүй чи юмнаар гоё залуу штэ тий. Хинч чамаа эргэж харахад юм гоё штэ. Шин яг ингээ араар гэл ингээл лээвэл тэгэл там Яг үнэндээ ингээд нөгөө олон нийтийн ажил хийдэг юм бас зовлон энд орж ирд юм байлээ. Тийм яг тэр сэтгэл зүйл амар орж ирд юм билээ. Тэгээ ингээд эрэгтэй хүний тухайд бол ингээд чи ингээд амар олон хүний нүдэн дээр эдэг тий чамаг амар олон хүмүүс крашлдаг гэд тэгээ тэр хүн миний хажууд ингээ явж гин гэд ингээд эрэгтэй хүн шал өөр өнцгөөс бодоод эмэгтэй хүн болохоор тэр олон хүн намайг харсан ч яах вэ би зүгээр юм муухай хувцастай харагдсан ч яах вэ хайртай хүнтэйгээ л явж байгаа юм чи гэд ингээд идэг энэ хоёр хоорондоо ингээд өмөргөлдөнгүүт ингээд тий ааш тэр үжил бодол хоорондоо таардгүй тэндэг байхгүй. Гэтэл эсрэгээрээ ирчүүд бас байна. Нэр бүр одоо ингээд тий олон хүн ингээ харагд хийх юм хий хүр өөрийнхөө хүснээрээ ингээ бай. Одоо жишээ нь зарим хүмүүсийн хувьд чи ажил хийж яадаг юм бэ? Би чамайг ингээ тийчээгээд болж штэ. Чи гэртээ ингээ суугтаа гараад. Юу ч сууж ил та зүгээр гэртээ л ингээ байж ил та гадуур дотор явж явах гэдэг гэдэг хүмүүс байхад эсрэгээрээ би одоо гэртээ сумаар тий хүүхд гарахад гэртээ сумаар хахад окей би чам хангалттай тийчээгээд ингээ аваа явж болно. Гэтэл чи өөрөө юм олон нийтэд адилсдаг юм ажил хийдэг байж хаад гэрт суугар чи галзуур шүү дээ. Яг тэгдэг дээ. Тий, эсрэгээрээ чи галзуур шүү дээ. Чи зүгээр Угсаа баг галзуур юм шиг үлээ шүү дээ. Юм хийлдэ гэдэг юм. Тэр ингээгүй олон нийтэд ингээд харагдаад тий надад өнгөлсөн жөр ирчүүд бичээд байна чам нэг юм. Хөө зүгээр шүү дээ. Би чиний хажууд байна. Тий? Би чиний хажууд байна. Энд чинь хангалттай. Чи миний хажууд тий. Хоёулаа хамт унд чинь би чамайг хайрлаж чинь чи намайг хайрлаж чинь. Энэ хангалттай гэж боддог ч ирчүүд байна. Хэрэг бас олон юм шиг байна. Гэтэл олон ирчүүдтэй харьцахгүй тийм үү? Бүр ингээд ямар ч хэдийн те ганцхан хүнтэй харьцдаг юм ажил мэдл байдаг шүү дээ. Харьцаад өдөржин шүнжин өглөө 24 цаг нөхөртөө хамт байгаад харьтуулдаг хүмүүс байна. Одоо нэг дэлгүүр хамт ингээд тийм нэг дэлгүүр удаа хамт ажилладаг хосууд байна. Наад гарчин бол үнэхээр заваа юм байхгүй тий. Энэ зүйл ерөөс хороод л хэдэр байж болшгүй зүйл нэр тий. Ой. За халаад энэ болоо. Хардтал руу орсон юм. Юу хардтал дээрсэн явж байгаа. Хардтал гоё ярнаа. Уурал нэр амар хальж ирж байна нэр. Тий тэр хардталт яг одоо тэгээд тэр нөгөө магтаад өгчүүд яах вэ гэд би сая нэг 2 хоногийн хумсаа бодуулчингуудаа ингээд нөхөртөө ингээд инглэлтэй гэсэн чинь гоё юм л гэж илээ. Би гоо гоё юм гэдгээс өөрөө сонсч байсан. Яа гэт минь. Эд хэрэг чиг илгүй байгаа. Бодуулаагүйгээр амар гоё бодуулсан бохгүй юу гэн. Тэгсэн чинь гоё ингэхгүй байна. Би сүүлийн үед ингээд дандаа зүгээр ингээд өөрийнхөө өмсийг энгийн бодуулж ингээд зүгээр за яг смарт байсан ч гэсэндээ зүгээр энгийн бодуулж хагаад би нэг юм гоё ганган бодолт хийлгэж байгаа байхгүй юу? Би ийм гоё ганган Амар ганган байна. тий тэгсэн чинь зүгээр л гоё юм гэж байгаа байхгүй юу? Ойлгоогүй болж шүү. Эний чи ингэж өгөх хэрэгтэй авраг гэж. Ямар гоё бодохгүй л бодоггүй. Аль би зургийг авъя даа нэг Самж унаа да. Сог Тэгээ халуураал те. Тэгэл нэг энэс чи бодож хоол инээ штэ те. Тэгэл зүгээр те. Тэгэл болчих. Үгүй хамгийн амархан магтаал чи юу штэ? Хоолохгүй юу?
хоол эмэгтэй хүн болго хүсдэг байх. Одоо би тэнд нэг амар сэтгэл гаргаад яг би лаг хоол хийж чаддаггүй гэж болно шүү дээ. Гэтэ би нэг сэтгэл гаргаад байгаа хэрэг тийм. Өөрхөн хэлбэр мэлбэртэй бас бай гэж бодоход Будаага бидний бүх зүрх олчих гээд байдаг тийм. Бараг тэтгэвчтэй муса юмнууд чи зүрхээр баах амар хичээ зурнтэй. тийм штэ. Гэтэл эрэгтэй хүний хувьд тэр чинь амар тийм юу юм шиг байгаа. Өсөг хүүрээ ихэд бод амдар гэж чи бүр зүрх зурцсан гэж харагддаг юм шиг байгаа юм л да. Тэгэж хэлэх юм бол өстэй алан. Үгүй нэрээ Шууд салаа. тэр магтаалал амар хэрэгтэй гэхгүй юу? Тэр яагаас салсаг будаанаас Би будаан дээр гэж бүр зүрх зурсан чи. Гэхдээ манай нэг дотны найз зүгээр найз залгуугаас аяа угаан угаахгүй дээр тулаас салцсан штэ. Амар хэцүү за. Сонсохоор ингээд нэг юм амар тэнэг юм шиг санагдаж байгаа мөртлөнгөөс яг амьдралын бодит үнэн бохгүй юу? Гэхдээ тэгээ байж үзлээ хэлэхгүй л штэ. Уу яг нийлэхгүй байгаа байхгүй юу? Нэг нь болохоор ингээд нөгөө нэг хоол идчихэнгүүтээ газ аягаа угаадаг төрлийн заяа. Тэгээд ингээд тухтай суугаад киногоо үздэг. Нөгөөх нь болохоор хоолоо идсэн бол киногоо үзээ сууж байгаа. Тэгээд нэг завандаа аягаа угаадаг. Тэгэл энэ хоёр хүн үгүй чи босоод аягаа угаадаа гэсэн чи нөгөөх нь үгүй би болоогүй гэсэн. Тэгээд энэ даамжирч явж явсараа 2 3 өдөр болоод маа найз ингээд яг ингээд сүүлд нь ингээд бүр тэр юунд байгаа угаалтурд байгаа аягийг харахаар бүр ингэ стресстэй идсэн гэдэг байгаа байхгүй юу. Тэгэл ёо ч юм уу нэ тэрэ гэж аа тэгэл тэр хоёр салт. юу л юм л да. Яг л явандаа ингэх юм байна. Ер нь ингээд нөгөө зөрчилдөөл яах юм байна гэдгээсээ болоод салцсан тийм ээ. Тийм. Ер нь битээр ийм жижиг юм дээр ингэж байгаа бол ер нь цаашдаа угаасаа эвгүй байна гэл тэгэл бэлдсэн шүү дээ. Гэтэ яг нэг 5 10 жилийн өмнөх явдал та тэр үед чи бид нар нэг арайч 30 нэмэх биш арай нэг 20 нэмэх байлаа шүү дээ. Тэгэхээр чи бүр нэг омглон байгаа шүү дээ. Яавал чи яадаг дээр. Тэр миний энэ омглон ерөөсө буухгүй. Бууд юм доо минь. Явандаа буу 30 гараад минийх буухгүй. Гэ буухгүй. Гүй буунаа. Их зөөлөж намайг байхгүй бол. Гэхдээ тэр чи зөв хүн чинь гараад ирвэл чи 1000 омглон байгаад яхан чамаа ингэ дарах хүн гараад ирвэл яах. Тэр дарагдахтаа ч зүгээр эрхлээл байдаг юм байлээ. Гэн тэрний учирч олчиж байгаа байхгүй. Учирч болоод арчиж байгаа байхгүй тэр чинь чам. Загин жорихгүй шүү дээ. За их багшаа. Нэр загин жорихгүй шүү дээ. Зүгээр эрхлүүлж байгаа юм шиг болоод цаагаараа чам бацаад явчих яах вэ? Миний ар чи ингэжүүл айгу хөөхөн гэл ингээл болоо. Чи гэл ингээл явчих. Гэтэ үе яг тэгүүлэх дуртай байдаг те. Амар дуртай. Гүн нэг жоохон дээр өнгөөр ингээд юм хэлчихэнгүү чи сая юу гэсэн? Чи сая наа загинцсан уу? Гэдэл ингэчдэг байхгүй. Йоо ямар амар юм бэ чи сая. Би яг тэгдэг. Өдрөө ингээд хавцсан марцсан ямар амар юм бэ? Дуу жоохон Чараад. дууны өнгө амар Өдрөд барьж идлээ намыг. би бол ийдэг. Гэхдээ дууны өнгнөөс амар их юм шалгалдаг байхгүй. Тэгээ нэг жоохон дээр өнгөөр нэг тийм захирангу өнгө аяста хэлнэ штэ тий. Тэнгүүд яг ингээд гинт сонсонгоотой. Сая юу гэсэн чи? Шууд өөр. Йоо. Та гэхдээ одоо ийм байж яаж эрхэлдэг? Би одоо эрхэлж сурах галах шүү. Би эрхэлж сураагүй яг үнэхээр. Цэгэстэй амар. Гэхдээ энэ чинь нэг Энийг тийм сурчтай юм билээ. сурдаг ахгүй юу? Харин сурд юм Би ч билээ. угаасаа багасаа л нялцаас болгож Би нэлцаасан гуйлах чинь байх гэдэг юм байгаа. Би бүр ерөөсөө ингээд нөгөө эрхлэлж мэрхэлж нэг мэдгүй. Угаасаа нөгөө багаас аа байхгүй штэ. Тэгээ надаа ингээд гэрт ингээд эрхлүүлэх тийм хүмүүс, эрэгтэй хүмүүс ерөөсөө байхгүй штэ. Ахмах ч байхгүй. Тэгээ ингээд ерөөсөө эрхлэхгүй явж яагаад аргун бүр энийг амар анзаараад намайг дээр тэгсэн байхгүй. Цэгээ чи сүүлийн нэг жил орчим гэдэг нэг амар ирэх Ялцгаар болж ирж байгаа байхгүй. ингээд нэг амар юу эмгтээлэг болцсон байна. Тэрийг анзаарсан уу гэж байгаа байхгүй. Тэгээ би бодоод үзсэн чи хүн хүртэ болохоор өсөөсөөгүй амар ирэх болчт юм билээ. Тэгэл нөгөө эрхлүүлээд ахаар улмал ингээл доошоо живэл нэлцаа сонгуулагч юм болоод тэгээ нэлцаа сонгуулагч юм байгаадаа өөрөө амар аз жаргалтай. Тий. Тэг чи өөрөө мэдлгүй явагдаад байгаа Одоо юм шиг байна. эртөө хүмүүс сонсож байгаа шүү дээ тий. Эмэгтэй хүн яг хажууд нь тархин ингээд баг кодлогдоод зүгээр тайван болоод ямар ч юм сэтгэхээргүй болоод дагаад хөтлөөл ингээд дагаад хажууд нь уйлсан чамаагүй нээсэн чамаагүй ингээд уршаа алхаад байдаг эрэгтэй хүнд дуртай шүү. Бүх эмэгтэйчүүд. Маша бав хоёр. Маша баа. Гэтэ бол Маша бол биш Миша бол Машаг идсэн л те. Гэтэ яг хуу тэр түүх нь орхи. Тэр түүхэн тэр чинь яг жихэн түүхэн шалгав. Машаг ч гэсэн идсэн байхгүй юу? Тийм тэр чинь сүнсгүй гэдэг. Тэгээд том болохгүй. Тэгээд энэ маш том болохгүй. тийм Тэгээд гэрте ганцаар амьдраад байгаа. Оо тийм үү. Тэгээд ингээд Мишаг шоколад явуулдаг байхгүй юу? Бодит түүхэн жоохон ямар заавал. амьдрал тийм үү. Тийм. Бас тийм юм уу? Тийм ээ. За сүнс рүү орох нь. Одоо буюуста 50 Ямар олон нэвтрүүлэг яриад байна. За одоо Бид хоёр нэвтрүүлэг комбинашн хийж байгаа.
Тий. Гүг хамгийн гол юм нь эмэгтэй хүн хідэн настай ч бай, хідэн хүүхэд төрүүлсэн ч бай, дотроо нөгөө эмзэг зөөлөн тэр нялх охин хിവэрэл байдаг байхгүй юу? Яг гаднаа ингээл бид нэр би бол эрхэл сураагүй мангар хүчрэхтэй хатуу амьдралаас гарч ирсэн. Манай нялцгансан юмнуудыг харахаар гэдэг хүмүүс байдаг. Би ч өөрөө тийм төрлийн хүн. Гэхдээ нөгөө л эрхлэх хүсэл, нөгөө л эмэгтэйлэг зан чанар юу гэдэг тэр заавал байж байдаг. Зүгээр тэрийг л сэдэж гарч ирэх хүнээ л хүлээж байдаг байна. Гэхдээ эрэгтэй хүний дотор ч гэсэндээ жоохон бацаал идэм байл. Бага. Зүгээр тэр хоёрыг л хооронд нь учрыг нь олуулчихвал тэр жижиг бацаа хоёрыг л ингээд учрыг нь олуулчих хэрэгтэй байна. Тэр хоёрыг олуулчихвал тэгэл амьдрал амар Тэр дэж байна. бацааны чинь гаргаж ирэхийн тулд эхлээд нь эмэгтэй хүн нөгөө хатан ухаан гаргаж ирэх болж байна. Тэгээ тэр бацааны гаргаад ирсэн байхад нөгөө бацан чинь нөгөө эгчийг эргэлүүлж жагаад охин болгочихдөг юм шиг байна. Тийм Тэнгүүд бидний хамгийн том алдаа нь юу юм бол гээд ингээл одоо бодоод тахаар хин хинээсээ тэр төрүүлж халах юм их хүлээдэг юм шиг байна. Аав ингээд ингэдэг байхгүй хоол ингээл авчирч өгвөл хоол идсэн аягийг аваад цай авчирч цай яхсан ингээд хурд юм тавиал буцаал байгаа авч яваал ингээд идэг байхгүй юу. Тэг ингээд босохгүй бач сууж гэл. Юус нь ер нь бол нэг тийм хийлэгдэггүй. Би яг тийм эрэгтэй хүнийг хүсдэг юм билээ ер нь. Тэг бах аав шиг гэж тэг ингээд зөөл манай авч амар зөөлөн юу юм байхгүй юу. Тэг жоохон хүүхд мөхт тараал жоохон өрөвдөлтөй юм харуул ингээл нүд нөлмөс сэлгнээл ингээл сонир болоо явчихдаг. Тийм нэг юм аав шиг халамжтай хүнийг л баг ингээд угаасаа юу ячдаг. Аавда яаж ирэлдэг тийм эмэгтэй хүү ер нь л аав шиг. Угаасаа нөхөртөөгөө өнгөрүүлсэн цаг хугацаанаас илүү аавтайгаа өнгөрүүлсэн цаг хугацаа амар урт юм чинь эрэгтэй хүн гэдэг ер нь ааваараа л голцоод юу яаж байгаа штэ. Төсөөлж байгаа штэ. Тэгээд эмэгтэй хүн эрэгтэй хүн бол ээжээрээ төсөөлдөг байх чинь. Ялангуяа нөгөө нэг багтаа аавгүй ч юм уу те аавгүй өссөн ч юм уу эхнэрүүдээ ирчүүд нь сайн ойлгож байгаарай л гэж хэлмээр санагддгийг хайрладаг ороо илүү ихээр хайрлаар ягаад тэгэхээр эцгийн хайраар тотцсон өссөн эр хүний нүмер нөгөөлөг орон зайгүй өссөн эх хүндээ яаж харьц гучраа олдоггүй те яа ингээд эрэгтэй хүнийг яаж хайрлах ёстой гэдгийг мэддэггүй эр хүнийг яавал хүндэлдэг гэдгийг мэддэггүй эр хүнээр яаж хайрлуулдаг вэ гэдэг учраа олдгүй юм шүү хэрвээ таны эхнэр найз бүсгүй тань тийм учир нь олдохгүй юм ааштай тэгээд аав нь багтан өнгөрсөн ч юм уу нэг бол аавгүй ингээд ахс өнч ч юм аав ээж нь багтан ингээд сахалцсан юм амьдралтай бол та илүү ихээр ойлгоорой жахан хичээж байгаа тэр хүний нэг хоёр дахин илүү хайрлцсан байхад таныг бол хайраар өстө услан буцаагаад тийм бид нар хайрлах учраа л бол эмэгтэй хүн тийм давардаггүй те ер нь. Эрэгтэй хүн давардаг. Тийм эрэгтэй хүний бодол ер давардаггүй юм шиг байна. Нэг л ингэж болох юм биш, тэгчих болох юм биш те. Гэхдээ мэдгүй яг юм хүнээс шалтгаалтай. Би хайр сэтгэлтэй давардаг эмэгтэй хүмүүс байдаг. Харин хүнээс шалтгаалтай юм шиг үлээ. Нөгөө хайрлаад ахт чи юусэн ингэ нөгөө тэрийг хайр гэж мэдгүй, хайр гэж танихгүй, таньж чадахгүй. Тэгээ ингэ чи намайг хайрлахгүй бла 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 гэж яагаад ингэ болчтой хүмүүс байд юм шиг үлээ. Тэгэхээр ер нь амар л анзаарахтай байх хэрэгтэй юм шиг үлээ. Амар мэдрэг байх хэрэгтэй гэх юм уу те. За энэ хүн бас намайг өөрийнхөө хэрээр те миний хайр өөр штэ те. А тэр хүний хайр өөр. Тэнгүүд тэр хүн өөрийнхөө хайраар намайг хайрлаад байгаа юм байна гэдгийг л олж харах хэрэгтэй юм шиг бэлэн штэ. Тийм готор чи заримдаа хэрэлдэхтэй хэрэлдэнэ чи бөө юм болно штэ. Ер нь л манай хүн чи жоохон яг мега шиг байхгүй юм. Ингээд амар сэтгэл хөдлөндөртэй нэг юм амар романтик. Гэтэл би нөгөө эсрэг талд нэг амар өрсөн нэг тийм жоохон хөлдөө мөртлөнгөөсөө нэг юм лог камер ажиллаад байдаг нэг юм сонин хоёр хүн хоорондоо таарсан. Тэгээ энэ хоёрыг чи хооронд нь учрыг олуулах гэж тэр чи бас өөр юм болно. Тийм штэ. Хүн болгонд л яг тийм ба. Тэгээ яг сүүл бодохноо тэгэж бодсон шүү. Эрэгтэй хүний намайг хайрлах хайр өөр юм байна, мэддэгдээд юм байна. А гэтэл яг сайн аамыг хэлсэн чиг миний нөгөө эргэн тойронд эрэгтэй хүн байгаа болохоор би эрэгтэй хүний нөгөө яаж хайрлаж халамжлахаа мэдгүй. Тэгээ надад ингээд темка заримдаа гомдохдоо надад ингээд хайр хэрэгтэй байна, надад халамж хэрэгтэй байна гэд. Гэтэл би өөрийнхөө хэмжээгээр тэр үнийг халамжлаад байна, хайрлаад байна гэж борлоо бодоод исэн чинь тэр нөгөө нэг темкад очих тэр хайр биш байгаа байхгүй. Хүлээж байгаа нь биш үү. Яг үнэ. Тийм намайг дутуу хайрлаад байгаа. Тэг бүр ингээд эн чинь намайг давраа зан штэ тий. Амар хайрлаад байгаа байхгүй. Гэтэл надад дутуу. Гэтэ тэр хайр чинь мэддэгдэх хэрэгтэй байхгүй. Нэг бүр мэдрэгддэм а энэ хүн надад намайг амар хайрлаад байна. Харин бас хоёр хайрлах хайр нь тэр хүний хайртай дүүцчиж чамд хайрлаж байгаа юм шиг санагдах юм шиг байлээ. Тэгэхгүй тэр хүн өөрөө чамайг ингээ хайрлах гэж оролдоод чиний боддог хайраас зөрчих юм бол хизээш тэр хүн хайрч амнаа ирэхгүй. Love language-ийн хэлстэй яг гоё таарах хэрэгтэй байлээ. Яг энэ яа шиг. А тэгэхгүй бол нэг нь авч өгдөг төрлийн хүн байхад нөгөөх нь эрхлүүлдэг үнсдэг төрлийн хүн байвал те ингээл нөгөөд нь авч өгöd хайрлаад идэг ингээл би чамд юм авч өгöd би чамайг хайрлаад байгаа юм. Үгүй надаа үнсэлт хэрэгтэй байна. Намайг үнсээд өгөөч гэх.
Тэр нөгөө нэг аавж өгөөд байгаа гэдэг чинь бас л ингээд өдрөний хайр байхгүй юу харин би одоо жишээлбэл ингээд багаасаа ингээд юмар дутуу өссөн бол тий ингээд юмаа гүйцээхийн тулд л ингээд би амьдрын штэ. Гэтэл ингээд би өөртөө байгаагүй тэр боломжийг би одоо ажил хийж олсон мөнгөө, цаг хугацаагаа зарцуулсан мөнгөө ингэж босгосон зүйлээ би чамд ингээд зарцуулаад байна. Надад хизээж хин ч ингэж ажил хийж олсон мөнгөө зарцуулж байгаагүй маа. Тийм учраас би чамд ингээд ажил хийгээд олсон мөнгөө би чамд зарцуулж байна гэдэг чинь миний хайр хэлэхгүй юу. Гэтэл Мигагийн хүсэж байгаа тэр нөгөө эрхлүүлдэг, хаамт байдаг, цагаа зарцуулдаг, зөүлийн ихрэлдэг те. Тэрийг чинь би мэдгүй учраас би тэр зөрөлдөөд штэ. Яг үнэ. Яг энэ л ахгүй. Би бас яг битээр адилхан байхгүй. Одоо жишээ би чамд цагаа зарцуулж байна. Тийм үү? Би чамд бие зарцуулж байна. Одоо үднээс сэтгэлээ зориулж байна. Сэтгэл гэдэг нь болохоор би барьж авч үнсээл би ийм бихгүй. Эрэхтэй хүн битгийл хүүхдэрэж тэгж чаддаг. Ерөөсөө чинь яагаад ч юм чаддаггүй ерөөсөө. Гэтэл миний хайр ил яаж явдаг гэхээр тэр хүн өөрөө анзааргүй байхад нь тэгсэн байсан да, гутлан тэгсэн байсан да. Би тэрийг засуулаад явах ч юм уу, шүн гутлаагаад өгч юм уу те. Нэг бол би окей, тийм байсан, тийм мэддэг дээ. Тэрний ирээ байхгүйсэн да. Одоо мөнгөгүй явж байгаа да. Тэрийг ингээд зохицуулаад энэ миний хайр л байхгүй. Тий. Би бүх тэр юмд деталь болсон юм байна. Гэтэ миний бүгдээр штэ. Тиймээс би үнэхээр тэгэж яаж чаддгаа. Одоо юу гэдэг ч юм те. Гэхдээ энэ дээр нөгөө айлын том багуудын яг тийм багдаг. Тэрэн дээр айгуу гадаг шүү. Бид нар том айлын нөгөө дунд ч тэ ерөөдөө те. Тэнгүүд айлын дундууд чи ингээд нөгөө за айлын бага нэмчин, айлын том нэмчин ингээд дундууд орхигдчихтой. Тэгээд чиний нөгөө сэтгэл дундуур байгаад байгаа зүйл чинь аав ээжээс нөгөө хайр халамж анхаарал гэдэг юм амар их хүсдэг. Тэрийг одоо чи нөхрөөсөө хүсэж байгаа байхгүй юу? Тий. Чиний нөгөө хүсэл битэрийн томчуудын хүсэл болохоор айлын томуудад аавчдны хангалттай нөгөө нэг юм зарцуулаад те ингээд нэг юм юу яаж чаддгүй штэ анхаарал халамжаа нэг тийм бас нэг амарсаа өгч чаддгүй тэгвэл битэрийн айлын томуудын нийтлэг зан юу гарч иж инглээ тэр нь ингэсэн байх үү те энэ нь ингэсэн байх үү те тэгвэл тэрийг нь би ингэчигээд ингээд юм хүний өмнөөс ингээд идэг ийм зантай тэгээ тэр нь бидний хайр хэл би ингээд ер нь бол цаг минут тутам л ингээл ноолуулаа л муур ноолдог доо. Би танаа муурыг очиж нэг ноолоогүй юу. Ингээр санагдаа би ингээд яг хажуудаа хүн яг ингээд өдөөл ингээл ингээд байж хайвар дуртай байхгүй юу. Тэгээ өөрөө ч гэсэн тэгвэл хайвар дуртай. Тэгэл ингээл бүр ингээд үнсүүлээл баг ингээд долоолох шахахгүй тэгэл ингээл байж бол надад амар гоё. Ингээл баг тэг үгцэн жах хүч чаддаг би заримдаа бүр хайр юм тэр л ах. Тэгэхээр тэр хайрыг хэлдэг зогцох хэрэгтэй үнэ олох хэрэгтэй. Тэрээс нь чамайг алхам тутамд ч юм магтаж урамшуулдаг. Яа балиар далиж байна нэрээ. Би нөгөө амхтал руу гол орж. Тийм гурыг дугаа байх. Тийм ба дарамтлаад. Гэтэ ер нь тийм сонсож байгаа юм уу? Тэгэхээр дараагийнхаа нэвтрүүлгээр бисээ бодчихлаа. Юу ингээд тэгэхээр хайрыг хэлгэж ямар юм яриад байгаа юм те. Яг 5 төрлийн хайр хэл байдаг гэдэг байгаа шүү дээ. Гурван яг гурван талаасаа хайрыг хэлээ ярья. Тэгээд нэг ойлголцсон юм. Тийм ээ. Тэгээд хайр хэл гэдэг судалдаг. Нэвтрүүлгийн төгсгөлд ямар тач эмгтээчүүдийн ингээ одоо сормос хэлгцэн байна уу, үсээ гоё ингээ хийм хэлгцэн байна уу гэл ингээ тэр хүн өөрөө гоё болцсон, өөрөө сэтгэл санааг сайхан болох гээд байсан юмыг сайхан магтаад өгөөрэй. Ямар гоё болцсон юм бэ? Яасан хөөрхөн болцсон. Алины үнсчээ гэвэл тэр өдөртөө ядаж эмгтээ айгүй аз жаргалтай байдаг шүү гэдэг л санааг залуучуудад хэлэх гээд байгаа юм тий. Өдрөө даачдээ шүү. Өдрөө даачдээ. Тэр өдрөө даачна. Жинтэйхэн даана. За тэгэл тэндээс нь орж ирэл хөө гэр орон миний арьстай супер бүгдийг зохицуулж чадчих штэ. Тэгэл хүүхдэд зэвэрхэн ямар гоё хоол чамдтай гэж дараад нь ямар гоё дотор хувц өмсцгийг л 2 өдөр дааж байгаа. Би нэг байлаар яг тэгээд эхлэнгүүд яадаг гэж яа тий. Худлаа манипуляц хийгээл. Тэгээ юу хүсэж байгаа чи. За араас нь юм айл. Яг гадаг мохот. Яг гадаг. Или орлого байх юм уу гэж байна. Ганц хоёр пив уух гээд байгаа мó. Хавд ухаад. Гэнэрээ гоё штэ хаяа нэг хавдах те. Зүгээр байх нэ. За тэгээд нэвтрүүлгийн түншээр Канадын алдарт витамин E Jameson брэнд хамтран ажиллалаа. За тэгээд бүх эмийн сонгуудаар худалдаалагдж байгаа Jameson брэндийн витаминууд амтан дээр туршигдаагүй, гений өөрчлөлтгүй ийм одоо байгалийн нэмэлт бүтээгдэхүүнүүд байдаг шүү. За тэгээд утасны дугаар маань нэвтрүүлгийн тайлбар хэсгээр байгаа. За тэгээд энэ хүртэл бид нартай цуг байгаад гоё охтуудын ховыг сонссон баяр та. Баярлаа. Баяртай дараагийнхаа дугаараар дахин уулзъя. Баярлалаа. Таны хөдөлгөөний хүч, таны бүтээлийн эхлэл, таны өдөр тутмын амар амгалан, өдөр бүрийн эрч хүч, саруул ухааны их үүсвэр, Канадын чанар Jameson Omega.